Есүс Христийн сайн мэдээгээр дамжуулан Бурхан танд хэрвээ хүрээгүй байсан бол та өдийд хаана байх байсан бол гэж бодож байсан уу? Та амьд байх байсан болов уу? Согтууруулах хундаа итгэл алдарсан харилцаа, архиталт, хар тамхин донтох, амьдралын хэв маягаас шалтгаалсан өвчин, шорон, бүр залуу насндаа энэ хорвоог орхих гэх мэт хэн нэгний амьдрал байгаа эдгээр зүйлсийг харахад энэ бүхэн ч бас бидний бодит байдал байж болох байсан. Гэвч Бурхан биднийг харанхуйн хүчнээс аварч өөрийн хайртай хүүгийнхээ хаанчлалд авчирсан. Одоо сайн мэдээ танд анхлан хэрхэн хүрч байсан талаар бодоорой. Хизээ нэг өдөр л та Есүсийн нэрийг дуудаж тусламж болон уучлал гуйн Есүст хариулахаар шийдсэн. Мөн сударт Эзний нэрийг дууддаг бүхэн аврагдах болно гэж амласан. Гэхдээ итгэл үгүй бол хинч түүнийг дуудаж чадахгүй. Мөн Есүсийн тухай түүний үхэл өршөөлийн өргөл, авралын нэгүслийн тухай эхлээд сонсох эсвэл уншихаас нааш хинч итгэж чадахгүй. Учир нь итгэл нь сонсох нь Бурхны үгээр ирдэг. Гэхдээ хэн нэгэн хүн номлохгүй юм бол яаж сонсох юм бэ? Мөн хэн нэгэн бичихгүй юм бол яаж унших вэ? Тийм ч учраас цаг байгаа дээр Бурхан нэгэн цагт бидэнд өгсөн тэр боломжийг ч бас бусдад үргэлжлүүлэн олгохын тулд биднийг дууддаг. Бид хаана байгаагаа бичлэн гэрчилж чадна. Харин бид өөрсдийн очиж чадахгүй газартаа 11-ийг өргөлөө илгээж болно. Бурхны бидний гарт өгсөн биет болон биет бус ивэлүүд түүнд буцан очиж биднийг унтаж байхад ч сайн мэдээг дэлхийд даяар түгээхэд ашиглагдах болно. Бид эхийг хуваалцах тусам Бурхан бидэнд илүү ихийг даатгадаг тул бид үргэлжлүүлэн хуваалцаар байх болно. Есүс өгөх төв. Тэгвэл та нарт өгөгдөх болно. Тэгтээ шахагдсан, чигдсэн, мөн бэлгсэн сайн хэмжээгээр өөр дээр чинь асгарах болно. Өөрсдийнхээ хэмжсэн хэмжээсээр та нар хариуд нь хэмжигдэх болно гэж хэлсэн. Өнөөдөр бид 11 болон амлалтын өргөлөө буцааж өгөхдөө Бурхныг нэгдүгээрт өөрсдийгөө хамгийн сүүлд тавьцгаая.